За сайн байцгаана уу? Эрхэм өндөд сонсогчдоо. COVID-19-ийн хөл хорионы үед бид хэд цахимаар подкаста хийж байна. Тэг өнөөдрийн подкастт яг энэ хөл хорионы үед сэтгэл зүгээ хэрхэн доктортой байлгах уу? Сөрөг мэдрэмжүүдээ хэрхэн даван туулах вэ? Холын харилцаанд байгаа уулзах чадахгүй байгаа хосууд яах вэ? Бас хөл хорионы үед салчгсан байгаа үед яах вэ? Бас come out хийж өөрийгөө LGBT хүн гэдгээ гэрийнхэндээ ч юм уу дотны хүндээ найздаа хэлэх байгаа бол юуг анхаарах уу гэдэг дээр ярилцлаа. Тэгээ та бүхэн подкастаа хүлээн авч сонсноо. LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Энэ удаагийн дугаарт ковидын үеэр одоо энэ хөл хорионы үеэр гарч байгаа одоо сөрөг мэдрэмжүүд болон одоо хэрхэн даван туулах вэ гэсэн талаар сэтгэл зүйчтэй ярих байгаа. Тэгээ та бүхэн манай подкастыг сонсдог бол өмнө нь 8 сард хосын харилцааны тухай ярилцъя гэд подкастын зочин маань өнөөдөр дахин ирсэн байгаа. Тэгээ сайн байна уу? Цаг гаргаж өнөөдрийн подкастт орж байгаад баярлалаа. За сайн уу сонсогчдоо баярлалаа намайг асуурж оролцуулж агаад. Өнөөдөр сая Кенаг хэлсэнчлэн ковидын үеэр стрессээ, төвшүүрээ яаж бууруулах юм? Ер нь яагаад бид нарт энэ таламжгүй мэдрэмжүүд үүсээд байгаа юм бэ гэдэг дээр бүгдээрээ ярилцсан. Мэдрэмжээ бүгдээрээ ямар нэгэн байдлаар эерэг, сөрөг гэж одоо оноо өгөхгүй. Яагаад гэвэл хүн болгоно л таатай болон таламжгүй мэдрэмжүүд надад ч байгаа. Энд сонсож байгаа бүх хүмүүс ямар нэгэн байдлаар таатай таламжгүй мэдрэмжүүд өдрийн турш холилдон байдаг учраас энэ мэдрэмжүүд нь сайн мэдрэмжий, энэ мэдрэмжүүд нь муу мэдрэмжий гэж ангилах ерөөсөө шаардлагагүй. Бүгдээрээ л бид нарын зүрхэнд мэдрэгддэг, бид нарын үйлдэлд нөлөөлдөг юм болохоор тэгэхээр төмөрөө таатай тааламжгүй буюу чамд мэдрэгдэж байгаа тэр одоо мэдрэмжээр нь ангилнаа л гэсэн үг шүү. Тэгээ энэ ковидын үед буюу ялангуяа зөвхөн ковид ч биш бүхий л цар тахлын гинтийн нөхцөл байдлын үеүүдэд хүний сэтгэл зүйд айдас, түгшүүр, стресс өөр ямар нэгэн хүн болгоны онцлогоос шалтгаалаад таламжгүй мэдрэмжүүд мэдрэгдэх нь мэдээж хэвийн зүйл. Яагаад гэвэл бид магадгүй одоо та хөл хорой загалсан санаж байгаа бол гинт өглөө босоод ирэхэд хөл хорой тогтоосон байсан, ковид гарлаа гэж бүх юм хаацсан байсан тий. Бид нарын тэр өдрийн хийх гэсэн, төлөвлөж исэн уулзалтууд, ажлууд, сургуулиуд гэх бүх юм төлөвлөгөө нь тэр өдрийнх бол ингээл таслагдсан, ямар ч боломжгүй болсон ихэнх нь. Энэ шиг яг бид нарын цаашдаа төлөвлөж исэн үйл ажиллагаанууд болно доо гэж хүлээж исэн зүйлүүд бид нарын хяналтаас гадуур тодорхойгүй байдалд орчиж байгаа. Хизээ ажил орох юм, хизээ ажил биетээрээ орох юм. Магадгүй ажиллаж байгаа хүмүүст бол хизээ энэ эрчимтэй байнгын ингэж ажиллагаатай байгаа байдал нь хизээ хэвэн болох юм. Сургуулиас хизээ орох юм. Найзуудтайгаа хизээ уулзаж болох юм. Хизээ би дуртай дэлгүүрлүүгээ яваад шопинг хийж болох юм. Гэх мэтчлэн бүх зүйл бид нарт ямар ч тодорхойгүй байдалд байна. Энэ нь зөвхөн Монгол улсын хэмжээнд ч биш. Дэлхийд даяар цаашдаа улс төрийн байдал яах юм, эдийн засгийн байдал яах юм гэх тодорхойгүй байдал байна. Тодорхойгүй байдлаас өөрөө энэ таагүй мэдрэмжүүд, таламжгүй мэдрэмжүүд нь биднэрт үүсэх нь илүү их байдаг. Тодорхойгүй байдлаас түгшүүр үүсдэг, юу болохыг мэдэхгүй түгшүүр үүсдэг. Тодорхойгүй байдлаас айдаг, тэгээд стресстэй эхэлдэг. Гэт энэ таламжгүй мэдрэмжүүд хүн болгонд тодорхой хэмжээгээр үүсэж байгаа. Надад ч гэсэн, Кенад ч гэсэн энэ сонсож байгаа сонсогчд бүгдэнд нь их бага хэмжээгээр энэ таламжгүй мэдрэмжүүд харилцаа адилгүйгээр ялгаатайгаар төрж байгаа. Тэгэхээр хэрвээ танд одоо үнэхтэй, ганцаардалтай, уйтгартай, айдастай, түгшүүртэй, санаа зовнилтой байгаа бол
энэ чи хэвийн тул гэж бид нар харах нь. Бид нар хүн л болсон хойно энэ мэдрэмжүүдийг ялангуяа энэ тодорхойгүй байдлын үед цар тахлын үед мэдрэх нь өөрөө хэвийн зүйл юм шүү. Та ганцаараа биш. Бид нар бүгдээрээ мэдэрч байгаа ахна. Ялангуяа сэтгэл хөдлөлөө хэвийн үеүүдэд хэрхэн эрүүлэр тогтвордог байсан. Тааламжгүй сэтгэл хөдлөлүүдэд хэрхэн илэрхийлдэг байсан, хэрхэн даван тулдаг байсан гэдгээс нь шалтгаалаад одоогийн нөхцөл байдалд түвшүүрийн хэмжээ нь ямар байна, тэрийгээд хэрхэн даван туулах юм гэдг нь бас харилцаа адилгүй болчихно. Өмнөх хэвийн нөхцөл байдлуудад та таламжгүй мэдрэмжүүдэд даван туулахад бүр хэцүү нэлээд танд чармаалж шаарддаг байсан бол одоогийн нөхцөл байдалд танд бүр хүндээ тусчиж магадгүй. Эсвэл та өндөр настай бол хүүхэд бол эсвэл эмнэлгийн ажилтнтай бол өөрөө эмнэлгийн ажил хийдэг бол онцгой байдалд ажилтдаг болч гэдэг юм уу те, эсвэл хүнсний дэлгүүр ажилуулдаг болч гэдэг юм уу, ийм эрсдэлтэй нөхцөл байдал руу улам ойрхон байх тусам бид нарын энэ тааламжгүй мэдрэмжүүд нь илүү их мэдрэгдэнэ л гэж ойлгож болно. Тэгэхээр энэ бүгд л хэвийн гэдгийг бид нар хамгийн түрүүнд ойлгох ёстой. Та ганцаараа биш, бид нар бүгдээрээ л мэдэрч байгаа. Гэхдээ энэ үрдийн биш, тодорхой хугацаанд хизээ дуусахыг бид нар мэдэхгүй байгаа ч гэсэн дуусах нь тодорхой. Тэгэхээр хэсэг хугацааны дараа энэ зүйл ядаж ирчин багсна. Хөл хорой аажуух нар суларч эхлэх нь тодорхой. Вакцин гарах нь тодорхой. Ингээд буцаад хүн ам тийм нэтээрээ буцаад хэвийн амьдралынхаа хөвшилд орох нь тодорхой. Хизээ гэдгийг л мэдэхгүй байгаа учраас тэгэхээр энэ тааламжгүй мэдрэмжүүд нь үрдийн таны амьдрал цаашдаа тэр чигээр юм болчихгүй байх нь гэдгийг санах ёстой. Тэгээд яаж даван тулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж чадвал бид нар хамтдаа бүгдээрээ энэ тааламжгүй мэдрэмжүүдээ ядаж жоохон дамжих боломжтой байх нь. За тэгэхээр хүмүүс бас ковидоос хойш бас нэлийн уулзалтууд хийж яхад хүмүүс хэрхэн стресстэй байна уу, айж байна уу, төвшөж байна уу гэдгээ бас анзаарахгүй үед байна. Анзаарахгүй байна. Асуухаар өвөө нэрээ дэж байгаа юм байна штэ гэдтэй бие өөрийн мэдрэмжээ ажиглахгүй үед байна. Ингэж ажиглах нь яагаад чухал юм бэ гэхээр хэрвээ бид нар ажиглахгүй, анзаарахгүй үл томсорлоод энэ мэдрэмжүүдийг яваад л байвал бүр эцэстээ энэ тааламжгүй мэдрэмж маань бүр том болсны дараа эсвэл бие махбодд маань ямар нэгэн шаналал, зовнил, одоо өвдөлт ирсний дараа бид нар ажиглахаас өөр аргагүй болсны дараа л ажиглаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр бид нар уулын энэ мэдрэмжүүд эхэлж явах үед арай жижигхэн байх үед нь бид нар эсвэл бүр эхлэхээс өмнө ч гэдэг юм уу арга хэмжээнүүд авчвал тэрийг заавал томруулаад бүр нойрог хөдөлд оруулаад эсвэл хоолны туршилт ч юм уу хэмжээгээр нөлөөсний дараа эсвэл нийгмийн харилцаанд бүр орхоос одоо төвшөөдөг болсны дараа ч гэдэг юм эсвэл таны ужиг хууч хүчнээс хэрэгсний дараа заавал бид нар арга хэмжээ авч одоо мэргэжлийн зөвлөгч гэдэг юм уу те эсвэл эмнэлгийн үйлчилгээ сэтгэл зүйч гэдэг юм хүмүүстэй одоо холбогдохоос өмнө эхлээд өөртөө хийж болох арга хэмжээнүүдийг авахын тулд ямар шинжүүд танд стресс, түгшүүр, айдас чинь нэмэгдэж байгаа ямар шинжүүдийг мэдэж болох юм бэ гэдгийг ярих чинь. За бид нар санаж байгаа хүмүүс тэгдэг штэ. Стресстгээрээ, санаа зовнил ихсгээрээ хоолоогоор хоол тавхаа болчлоо. Эсвэл унтаж чадгаа болчлоо. Гэдэм үү? Эсвэл ингээ гэдэс бацлаад байна гэдэг ингээ булчин чанга энэ зүйлсүүд нь бүгдээрээ булчин чангаралтай холбоотой. Хоолойны булчин чангарч байна, гэдэсний булчин чангарч байна. Тарих өөрөө унтаж чадгаа болцсон байна ч гэдэг юм уу. Тэгэхээр бидний сэтгэл санааны байдал биеийн махбодод ялангуяа хамгийн эхлээд булчинд маань нөлөөлөд байдаг бол бид нар энийг булчингаа эргүүлээд булчингаа чангалж сулалж өөрөө удирдснаар сэтгэл санааныхаа тэр
тааламжгүй байгаа мэдрэмжүүдийг арай багасгаж таатай болох боломжтой гэсэн үг. За та булчингуудаа ажиглаад үзээрэй. Тухны дугсгийн булчин чинь чангарсан байна уу? Суларсан байна уу? Ямар нэгэн байдлаар хүчээр өөрөө чангалаагүй байсан ч гэсэн стресс толгоор, төвшүүр мэдрэхээр өөрөө ирэхгүй чангалсан байдаг. Хэрвээ тийм байгаа бол та одоо хоёр хуруугаараа ингээд дух хөмсөг орчмоо нэг илээд судлаад өгөөрэй. За нурууныхан булчингаас ажиглаараа хүшсэн байна уу? Яасан байна? Өөрөө ирэхгүй та бүгдийсэн байна уу? Тэгвэл нуруугаа нэг тэнээлгээд Wonder Woman гэдэг шүү дээ. Нэг баатрууд хоёр гараа ташаандаа аваад эрэмгийн зоригтойгоор ингээд зогсдог. Тэгвэл та энэ позыг өөр дээрээ аваад нэг 3 секунд, 5 секунд зогсоод үзтээ. Нуруугаа тэнээлгээд хоёр мөрөө твхийд тэнээлгээд хоёр гараа таацсан дээрээ аваад бэлгүүс хэсэг дээрээ аваад ингээд нэг урагшаа тэмүүлж байгаа мэт зогсоод үзтээ. Энэ зогсолтыг хийхэд аажмаар хүнд одоо таатай мэдрэмжүүд төрүүлдэг гормонууд бага багаар нэмэгддэг. Тэгвэл өдрийн зарим үеүүдэд бас энэ зогсолтыг хийж өөртөө итгэхтэй тэрүүсээд байгаа тааламжгүй мэдрэмжүүдээ багасгаж болох нь. За гэдэс хэвлийгээ бас ажиглаад үзээрэй. Бага дээрээ чангарсан ингээд нэг бөөнөрсөн мэт байж магадгүй. Тэгвэл хоёр гараараа зөөлөн дэше харж хөвтөж жаагаад илээд чангарсан хэсгүүдтэй массаж хийгээд нэг үзтээ. Ихэнх хүмүүсийн хувьд бас ингээ хоёр шүтээ хооронд ингээ тас авчилсан байдаг. Компьютер дээр юм хийж явахдаа, ном уншиж явахдаа ч гэдэг юм уу юм хийж явахдаа өөрөө ирэхгүй ингээ хоёр тавчаад дуудсан байдаг. Тэгвэл энэ нас таны булчин чангараад стресстэй түгшээд тааламжгүй мэдрэмжүүд таны биед үүсээд байгаагийн тохионоо тайхна. За хүзүү хөвчлэн бас чангарсан байдаг, хуян хөөрнө гэж ярьдаг, хүзүү хөшнө гэж ярьдаг. Энэ мэтчлэнгээр дээшээ харж хөвтөж агаад биеийн хэсэг бүрийн булчингуудыг ажиглаад үзээрэй. Миний булчин чанга байна уу, сул байна уу? Чангарсан байгаа бол тэрийг нь суллах гэж оролдож үзэх юм тийм ээ. Өөртөө массаж хийж үзэж болох нь. Тэр чангарсан булчингуудаа товших байдлаар суллаж болох нь гэх мэтчлэн та өөрийнхөө биеийг ингээд нэг скан хийгээд үзтээ. За бас нойр хоолны чинь дэглэм өөрчлөлт ороод байвал нойр өрөхгүй, хоолны туршил буураад байвал нэг зүйлд төвлөрөхөд ямар нэгэн зүйл төвлөрч ямар нэгэн зүйлийг хийхэд бэрхшээлтэй санагдаад байвал өмнөх хууч хүчинж гэдэг юм уу энэ хүчлэлүүд чинь сэтрээд байгаа бол таймыг согтууруулах ундаа гэх мэтчлэн донтолтын юм шинжүүд танд ажиглагдаад байгаа бол ялангуяа хүүхдүүдэд жишээс чи ойр орхон хүрээд байгаа бол хүүхдүүд байнга л идэвхтэй идэг штэ. Энэ идэвхэн сулраад байгаа болоос төгшүүр, айдас үүсээд байгаа илтгэж байгаа биеийн тохионоо тахнэ. За яагаад энэ тодорхойгүй байдлаас болоод бид нарт одоо энэ юмнууд үүсээд байгаа юм бэ гэхээр тодорхойгүй байдлуудаа ажиглавал бид нар санхүүгийн хувьд тодорхойгүй байна. Хизээ одоо ингээ онлайнаар ажиллаж байгаад магадгүй цалин өрөхгүй юм уу, өгөх юм уу ч гэдэг юм уу те. Зарим хүмүүсийн бар, ресторан, үйлчилгээний төвүүд гэл ихэнх бизнесүүд зогссон байна шүү дээ те. Тэгэхээр санхүүгийн байдлаас болоод хүмүүстээс стресс үүсэж байгаа ахын эрүүл мэндийн байдлаас болоод бас стресс үүсэж болно. Би ковид тусчих болов уу ч гэдэг юм уу те. Эсвэл өөр эрүүл мэндийн шалтгаанууд, ажил, сургууль гэх мэтчлэн энэ олон шалтгаануудаас болоод энэ бүх тодорхойгүй байдлаас болоод бид нар саяны стресс түвшүүрүүд үүсээд стресс түвшүүрүүд маань бие дээр чинь хэрвээ та сэтгэл санаагаа ажиглаж чадахгүй байгаа бол бие дээр чинь аль хэдийн юм тохионууд ирсэн байж болох юм аа гэдэг өөрийгөө ажиглаад үзээрэй гэж байгаа юм шүү. За бид нар тэгвэл энэ
сая биеийг ажиглаад сэтгэл санаагаа ажиглаад утсан чинь үнэхээр таны сэтгэл санаанд таламжгүй, мэдрэмжүүд, стрессүүд, төвшөөрүүд үүсэж байгаа бол юу хийж яаж болох вэ? Ялангуяа энэ ковидын нөхцөл байдал, онцгой нөхцөл байдал та өмнө стрессээ тайлдаг байсан, дуртай зүйлсүүдээ хийхэд магадгүй хөл хорой тогтоогдсон байгаа байх. Өмнө яг хийдэг байсан зүйлээ энэ нөхцөл байдалд дуурайгаад яг тэр хэвээр нь хийхэд магадгүй асуудлууд үүснэ байж болно. Тэгвэл энэ онцгой нөхцөл байдалд юу хийвэл, яавал арай дээрээр, арай нааштайгаар, таатайгаар даван тулж болох вэ гэдэг хэдэн зөвлөгөөнүүдийг хүргэе. Гэхдээ миний энэ өгж байгаа типүүд нь яг тань дээр аваад хэрэглэхэд бас боломжгүй байж магадгүй. Тэгвэл өөр дээрээ бас яаж хувираж хэрэглэж болох вэ гэдгийг сайн бодоорой. За, найз нөхөд гэр бүлийнхэндээ анхаарал тавьж болно. Сошиал дээр хүмүүс тэгж юм л да, гэрийнхэнтэйгээ танилцлаа. Зарим хүмүүс энэ нөхцөл байдалд бараг атны юм боллоо ч гэдэг юм уу те. Яг тийг санагдаагүй л ах л да. Гэхдээ бас тийм илэрхийллүүд гарч байна. Гэрийнхэнтэй цаг хугацаа гаргах юу нөхцөл бүрдлээ, хүүхдтэйгээ хичээлийг хийхэд давуу тал үүслээ ч гэдэг юм уу. Бас эргээр хальт бодож байгаа юмудаа сошиалд илэрхийлж байна. Тэгвэл та бас найз нөхөд гэр бүлийнхэндээ анхаарал тавьж болох нэ. Тэд нартайгаа цагийг өнгөрөөж болох нь, ярилцаж болох нь, үсээд байгаа энэ таны зүрхэнд ямар мэдрэмжүүд үүсэж байна. Таатай ч гэж болно, таламжгүй ч гэж болно. Тэр мэдрэмжүүдээ найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгаа та хэнийг татнэ гэж боддیں۔ Тэр хүмүүстэйгээ хуваалцаж болох нэ. Гэхдээ найз нөхдийгөө гэр бүлийнхэндээ анхаарал тавьж байна гэд ялангуяа олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ч гэдэг юм уу те. Энэ хүмүүс маань энэ үеүүдэд өөртөө анхаарал тавихнаас багасаад ах шиг байна. Тэгвэл өөртөө бас та яаж анхаарал тавьж юу хийж болох вэ гэдэг нь өөрийгөө болон дотны хүмүүсээ анхаарлаа тэнцвэртэй байдалд хадгалахыг бодорой. За тэгээ биеэр уулзах боломжгүй найз нөхөд, ажлын хамт олон, сургуулийн хамт олон ч гэдэг юм уу тийм ээ. Энэ хайртай дотны хүмүүс маань таны гэр бүлд байгаагүй бол тэр хүмүүстэйгээ видео чат хийх, дуудлага хийх, гэх мэтээр өөрийгөө нийгмээс тусгаарлагдаад байна гэсэн тусгаарлагдсан мэдрэмжээ бууруулах боломжтой маа. Бусад хүмүүстэй ярилцахыг яагаад зөвлөд байгаа юм бэ гэхээр бусад хүмүүстэй ярилцах тусам энэ мэдрэмж чинь бүхэл хүмүүс төрж байгаа юм байна гэдгийг бид хүмүүсүүгээр ойлгож мэдэрчээдэг. Энэ байдалд бүх хүмүүс байгаа юм байна. Бүх хүмүүсийн санхүүгийн байдал ч гэдэг юм уу бүх хүмүүсийн амьдралд нь тодорхойгүй байдлууд үүсэж байгаа юм байна гэдгийг ярилцах явцдаа бид нар ухаарч ойлгож идэгөө гэсэн үг. За тэгэхээр одоо бүх хүмүүс ялангуяа нөгөө гэрийнхэн тэгээ цуг амьдардаг LGBT хүүхдүүд одоо бас их нэмэлт айцтай байгаа. Тэгээд жишээ нь одоо гэрийнхэн нь утсыг хараад мэдчихгүй, эсвэл байн хамт байсаар агаад LGBT гэдгийг мэдээд одоо хөөчихгүй ч юм уу. Эсвэл нөгөө байнгын цугаагаа болохоор LGBT хүмүүсийн талаар одоо үзэн ядсан юм гэрийнхэн нь ярьдаг ч юм уу те. Тиймэрхүү нөхцөл байдалд одоо өөрийгөө яаж тайвшруулах уу, яаж даван туулах ёстой вэ? Тэгэхээр бид нар ер нь түгшүүр, айдас, таламжгүй мэдрэмжүүдийг мэдрэхдээ ихэвчлэн одоо цаг дээр биш, ирээд төсөөл өнгөрсөн лөө хандаад байдаг. Бидний тарих өөрөө одоо цагийг тайван биш байхаараа одоо цагийг мэдрэхээсээ илүү ирээд төсөөл өнгөрсөн лөө анхаарлаа хандуулад байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэрвээ танд одоо яг тийм айдас байгаа бол намайг мэдчихвээ.
мэдчихэд ингэж вэ, тэгчих вэ гэд энэ өгүүлбэрийн бүтцийг харахаар дандаа ирээдүйн цаг дээр байгаад хамт байсараагаа намайг мэдчих вэ. Одоо үед бол мдээгүй байна те. Мэдчих вэ. За мэдчихэд намайг хөөчих вэ. Натаа муухай харцах вэ. Ингэх вэ, тэгэх вэ. Магадгүй өнгөрсөн үед танд тийм болсон болохоороо эсвэл найз нөхөд ойр дотны LGBT хүмүүс чинь тийм түгээмлэр тохиолдсон болохоор танд ийм найзууд байх энийг бол буруутгахын аргагүй энэ зүйл тохиолдох боломж байгаа учраас тэгэхээр эндээс яаж одоо цаг дээр сэргийлж одоо цаг дээр та юу хийж болох вэ гэж одоо цаг дээр автарч ямар нэгэн зүйлийг төлөвлөж хийснээр магадгүй тэр санаа зовлон чинь буурч болно. Та өөрөөсөө асуугаад үзтээ. Та ирээдүйд болох тэр зүйлсийг өөрчилж чадах уу? Тэр тодорхойгүй байдлыг ингэж санаа зовсноороо ямар нэгэн байдлаар өөрчилж, удирдах хянж чадах уу? Ингээ асуухаар би ч ялгаагүй ирээдүйг хянж чадахгүй. Өнгөрсөнг бас хянж чадахгүй. Бидний хяналтанд байдаг зүйл бол би бас миний үйлдэл, миний сэтгэл хөдлөл, мэдрэмж, миний одоогийн байдал бол би өөрийгөө хянж чадна. Тэгэхээр энэ онцгой нөхцөл байдалд өөрийгөө хянж чадах, өөрийнхөө хяналтанд хийж чадах зүйлсүүд дээр анхаарлаа хандуулвал та ирээдүйд үсэж байгаа, ирээдүглөө чиглэсэн тэр үсэж байгаа санаа зовлтыг багасгаж болно гэсэн үг. Магадгүй одоо Facebook чата дэлгэцэн дээр нь харуулдаггүй болгож болно ч гэдэг юм уу те хүн болгонд өөрөө ингээд асуунгууд би ингэж болох юм байна гэсэн бодлууд төрж байгаа ах гэж найдаж чинь би одоо цаг дээр юм хийж болох юм. Тугаалал утасны дуу өнтрийг одоо яадны чимээгүй болгож олно ч гэдэг юм уу. Ингээд одоо цаг дээр өөрийнхөө урьдчилан сэргийлж болох зүйлсүүдийг хийвэл таны ирээдүйлөө санаа зовноод байгаа зүйл чинь багасж олно. Хэрвээ та тэр зүйлсүүдээ хийсэн бол бусад зүйлс бол таны хяналтаас гадуур болчихж байгаа байхгүй юу? Та тийм санаа зовлоо гэд таны хяналтанд орж гэр бүлийнхаа үйлдэлийг зохицуулж чадахгүй, мэдхгүйг өөрчилж чадахгүй. Тэгэхээр та юг хийж яаж болохоор байна гэдэг дээрээ л анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгээрэй гэж байгаа. Юу гэж бодож байна гэнэ чи? Ингэх боломжтой болов? Ойлгож байна уу миний яриа? Ойлгож байна. Ер нь бол одоогоор бол хамгийн эхлээд аюулгүй байдлаар сайн бодох хэрэгтэй. Мэдээж хөл хорой сунгагдах үгүнч тодорхойгүй хэдий хүртэл юм байх нь ойлгомжгүй. Тэгээд гадаа бас хүйтэн байгаа гэд нөгөө эрсдлүүдээ бодоод санаа зовхгүйгээр ерөнхийдөө боддоор бодоод аюулгүй байдлаа нэг тавиарай л гэж хүсмээр байгаа. Тэгэхээр юу гэдгийг гэрээхэн чинь мэдээж айгүй үзэн ятсан тэгээ нийгэмд байдаг ойлголтуудыг яриад эхлүүл тэрийг огт тоохгүй байх, үр дээрээ тусгаж авахгүй байх ч юм уу. Тэгээд юу гэдгийг тэрнийг зүгээр өнгөрөөгөөд явсан дээрэж магадгүй гэж бодож байна. Ялангуяа come out хиймээр байгаа өөрийгөө хэлье гэж бодож байгаа хүмүүст бол маш сайн бодолцож үзээрэй. Гэрээхэн чинь хамгийн муудаа ямар үйлдэл хийх боломжтой вэ? Хүлээн зөвшөөрөхгүй бол одоо чамаг одоо гэрээс чинь хөөх ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хүчрхийл үйлдэх болов уу юу гэдгийг сайн бодоод тэгээд шийдвэрээ гаргасаа гэж хүсэж байна. Яг зөв. Би санал нэгж байна. Ялангуяа сая подкаст хэлээд хэлсэн шүү дээ. Хүн болгоно тодорхойгүй байдлаас үсээд таламжгүй мэдрэмжүүд одоо мэдрэгдэж байгаа. Танай гэр бүлийнхэнд ч бас энэ зүйлсүүд мэдрэгдэж байгаа. Тэгэхээр сэтгэл санааны хувьд ийм тогтворгүй байдалтад нь та бас гинтийн одоо мэдээ дуулах, гинтийн мэдээ тэр нь таныг гадарлаж байгаа ч гэж болно л доо. Гэтэл тэр хүмүүсээ тодорхой хэмжээр гинтийн мэдээ байгаа. Энэ зүйлсүүдийг дуулгах нь бас нөгөө хүмүүс ч өөрийгөө хянахгүйгээр хумсартай бишээр үл гаргахад илүү одоо боломжтой байх гэсэн аахгүй. Яг л сэтгэл санааны байдал нь угаасаа тогтворгүй байгаа. Тогтворгүй байгаа дээр нь гинтийн мэдээ дуулгах нь бас төгстэй үе эсхийг Кенагийн хэлдгээр сайн бодороо.
байгаа. За. Өөр тэгээд би бас даван туулахдаа дахиад хэд хэдэн зүйлсүүдийг нэмж хэлэх гэсэн. Даван туулах. За найдвартай их сурвалжаас мэдээлэл авах гэдэг нь маш чухал байгаа. Одоо энэ үед зарим сайн сэтгүүлчдийн хүмүүс найдвартай их сурвалж гэж андуураад байна. Найдвартай их сурвалжаас тогтмол өдөрт ганц юм уу 2 удаа л мэдээлэл ав. Бити баян ковидын үеэр мэдээллүүдийг ухаж түнхээл баян тэр өвчлөлийг яаж нэмэгдэж чинь гэдэгт анхаарлаа бити хандуулаа гэж байна. Энэ сөрөг мэдээлэл болгоно тань таламжгүй мэдрэмжүүд та удирдах гэж жүжигтэй хатаа хичээж байгаа энэ таламжгүй мэдрэмжүүдийг бүрэл нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр найдвартай их сурвалжаас тогтмол цагт өдөрт 1-2 удаа л мэдээлэл авахыг зөвлөж байна. За тэгээ өөрийн хэн чадах зүйлдээ л анхаарлаа хандуул. Өнөөдөр таны санаа зовлоо гэж таны хяналтанд биш байгаа зүйлд аль болох санаа зовхгүй байхыг аль болох одоо цаг дээр төвлөрөхийг хичээгээрэй. Одоо цаг дээр төвлөрөхийн тулд гүнзгий амьсгал авч олно. Дээшээ харж хөвчж хагаад хөлгийн хуруунаас эхлээд нэгээр нь одоо толгой үзүүр хүртлээ нэгээр нь булчингаа чангалаад сулж болно. Өрөөнд байгаа ногоон зүйлсүүдийг тоолъё ч гэдэг юм уу те цонхоор нисэж байгаа болчмруудыг 10 хүртэл нь тоолъё ч гэдэг юм уу гих мэтчлэнгээр та одоо цаг дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой дасгалуудыг бас интернетээс хайж үзээрэй гэж байна. За тэгээ өмнөх хэвийн үеүүдэд бид нар юу хийдэг байсан бэ? Хэдэн цагт тусдаг байсан, хэдэн цагт унтдаг байсан, өдөрт хэдэн удаа хооллолдог байсан гэдгээ аль болох чадах чимээгээрээ бус нөгөө хэвийн үетэйгээ ижлэр авч явахыг хичээгээрэй гэж байгаа. За таны ажил онлайнаар болчлоо гэж шөнийн 2-3 хүртэл ажиллаад байхгүйгээр аль болох ажлын цагууд дээрээ ажиллаад бусад үеүүдэд нь өмнө хийдэг байсан юмнуудаа аль болох хийхийг хичээх. Эсвэл өмнө нь одоо та фитнес заалд очиж фитнес хийдэг байсан бол гэртээ дасгал хийх ч гэдэг юм уу те тэр цаг дээрээ аль болох яаж одоо цаг дээр авчирч болох вэ? Тэр өмнөх өдрийн хөвшлээ гэдгийг бодож үзээрэй. За тэгээд таны бодол бол өрөөсөө бодит байдал биш, факт биш. Харин энэ таны бодлууд нь зүгээр л мэдрэмжүүд бодлоос үүсэж байгаа мэдрэмжүүд танд мэдчихэж байгаамаа гэдгийг ойлгохороо жишээлбэл манай гэрийнхэн мэдчих болов гэж энэ бодоод байгаа зүйл нь бодит байдал ерөөсөө биш. Бодит байдал дээр бол тийм зүйл огт болоогүй. Энэ зүгээр л таны бодол. Тэгээд энэ бодол нь танд таламжгүй мэдрэмжүүдийг үүсгэж байгаа байх нь. Гэх мэтчлэнгээр ингэж бодлоос хорж энэ яг факт мөн үү үгүй юу гэдэг дээр анхаарлаа хандуулаарай гэж байна. За тэгээд өөрийн аль болох төлөвлөж чадах зүйлс дээр анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр юу хийх юм? Одоо гэртээ ямар ажлууд хийх юм, яах юм гэдэг өнөөдрийн зүйлээ аль болох төлөвлөөрөө гэж байна. Энэ нь яагаад чухал юм бэ гэхээр бид нар тодорхойгүй байдал гэдэг бол бид нар төлөвлөж чадахгүй нөхцөл байдлыг хэлдэг те. Энэ тодорхойгүй нөхцөл байдал бид нар өөрийн хэн чадах жижиг зүйлс төлөвлөх нь бид нар тэргээд хяналтан одоо миний амьдралд миний хяналтанд байгаа мэдрэмжийг төрүүлсэн гэсэн. Тэгэхээр аль болох төлөвлөөл төлөвснөө чеклээл дараал хийснээ дараал ингэдэг шүү дээ тийм энэ зүйлсүүдийг жижиг гэлтгүй хийгээрэй гэж байгаа юм шүү. За тэгээд биеийн хөдөлгөөн дасгал бол бас нэлээд сайн арга. Энэ нь ад жаргалын гормонуудыг ялгаруулдаг, татаа сайхан мэдрэмжийг биед мэдрүүлдэг. Тэгэхээр тодорхой нэг өдөрт 15-аас 30 минут ч гэдэг юм уу эрчтэй дасгал та өөр тохирох нөхцөл байдал чинь хийж болох дасгалуудыг хийж олно гэж байгаа юм шиг. За миний өгөх зөвлөгөөнүүд ингээд боллоо. Тэгээд хамгийн гол нь энэ бол хэвийн зүйл, хэвийн үзэгдэл, үүртийн биш тодорхой хугацаанд дуусгаад би ч гэрээсээ ажиллахаа болно. Би бас гэрээсээ ажиллаад байгаа. Гэрээсээ ажиллахаа болно. Буцаад одоо офис дээр очиж ажилладаг болно ч гэдэг юм уу те. Гэх мэтчлэн. Тэгэхээр хүмүүс бас ингэж аль болох
өөрийнх нь хийж чадах зүйлс дээр анхаарлаа хандуулж энэ цаг үеийг өөртөө илүү ээлтэйгээр таатайгаар даван тулаасаа гэж хүсэж байна. За надад нэг 2 асуулт байгаа. Одоо яг энэ үеэр салж байгаа хосуудад юу гэж хэлэх үү? Хэрхэн даван туулал зүгээр бэ? Зөвлөх үү? Энэ үеэр салж байгаа хосуудын бодлоор буцаад аягүй өгүүлж байгаа тэр хамт байсан үеүдээ өгүүлэх нь хүн болгон салсны дараа өгүүлдэг л дээ. Ямар ч асуудлаас олж салсан байсан гэсэн тодорхой хэмжээний тэр хүний орон зай дутагддаг, өгүүлэгддэг. Тэгэхээр энэ үед бол нөгөө нийгмээс тусгаарлагдсан юм шиг мэдрэмжүүд хүн болгонд байгаа учраас энэ үед бүр их санаах өгүүлэлтүүд бий болж байгаа. Гэхдээ энэ бол энэ үедээ л холбоотой зүйл, тэр хүнтэй биш энэ үедээ холбоотой зүйл гэхгүй юу? Таны сэтгэл санааны байдалтай ч холбоотой. Бид нэр ганц хатал салтын үед ч биш. Хайртай хүнээс хатсан ингээд үерхээ болсон үед ч биш, салсан юм хосын харилцаа салсан үед ч биш. Энэ нэг одоо хагцлаар алдах, бие хайсны хэсгүүдийг алдах ч гэдэг юм уу те. Эсвэл одоо түр хугацаанд гадаад явах ч гэдэг юм уу. Иймэрхүү бүх төрлийн энэ бүгд чинь салалт хагцлахгүй. Энэ бүх салалт хагцлуудад бид нэр тодорхой үе шатуудыг даван туулж ойролцоогоор 6 сараас 1 жилийн дараа тэр хүнийг өгүүлэхээ санахаа тэр хүмүүгээр амьдарч сурдаг гэсэн үг. Тэгэхээр энэ байдал нь таны сэтгэл зүйн онцлогтой хамааралтайгаар тэгээд бас та хоёрын харилцаа хэр дотн байсан, хэр гүнзгий байсан, таны амьдралд ямар их орон зай эзэлжсэн гэдгээс шалтгаалаад та энийг даван туулах хугацаанд бас бүр уцсаж магадгүй юм. Тэгэхээр та одоо санаж байгаа бол тэр хүнийг өгүүлж байгаа бол энэ нь хүн болгонд бас мэдрэгдэх хэвийн зүйл гэж ойлгоорой. Ялангуяа ноцгой нөхцөл байдалд та зөвхөн тэр хүн байгаа болохоор тэр хүнээс салцсан учраас энэ зүйлийг мэдрээгүй. Та өөр батаас, болтоос, дулмаагаас салсан байсан ч гэсэн яг ижилхэн юм санах, өгүүлэх, дурсах, яагаад салчив та, юу бит хоёрыг салгахчив та ч гэдэг юм уу те. Ямар мэдрэмжүүд төрж байгаа, ямар бодлууд төрж байгаа, тэр бодлууд байна гэсэн үг шүү. Тэгэхээр энэ зүйл ахын. За бас хол байгаа уулзаж чадахгүй хосууд байгаа бах тэр ид маань хэр даван тулж байгааг бас сайн мэдэхгүй байна. Би хоёр захад байгаа ч юм. Яг тийм эсвэл тодорхой одоо хайртай өмнө нь өөр орон төлөө яваад одоо хүртэл ирж чадахгүй байгаа ч гэдэг юм уу те. Энэ төлөвлөөгүй байдлаар хацвал амсаж байгаа хосууд байж магадгүй. Тэгвэл онлайн хэрэгслийг бид нар бол хүн болгоно л онлайнаар харилцахад бас харьцангуй боломжтой болсон байна шүү дээ тий. Тэгэхээр онлайнаар хамтдаа уцаар ярих, чатлах, за тэгээд энэ нөхцөл байдлыг хамтдаа яаж даван туулж болох юм? Нөгөө хөл хорионд орсон байгаа хүнд чинь ямар мэдрэмж төрж байгаа, таньдаас ямар мэдрэмжүүд төрж байгаа гих зүйлсүүдийг хамтдаа ярилцаж ямар ч байсан энэ үеүүдийг хамтдаа даван туулж байна гэсэн мэдрэмжүүдийг би эндээ төрүүлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвар та хоёрын харилцаа бүр таатай байж болно. Таатай болж болно. Тааштай. За тэгээд бас хэрвээ хөл хорионд ороод ч гэдэг юм ямар нэгэн байдлаар хавцал үүдсэн байгаа бол нөгөө хүнээс чинь бас та хоёр тайлалт чинь тааламжгүй сэтгэл хөдлөлүүд мэдрэгдэж байгаа. Энийгээ би эндээ гаргаж магтгүй. Би эндээ тааламжгүйгээр илэрхийлж магтгүй. Одоо их хүчлэн бид нар уураа гаргах гэж яриад байдаг шүү дээ тий. Уураа одоо хайртай хүмүүстэй гаргадаг энтергээд өгнөд ч байдаг. Гэхдээ энэ бол зөв зүйл биш, зөв зүйл гэж хэлээгүй. Энэ бол аль болох ийм нөхцөл байдлуудад өөр төрчүү тааламжгүй мэдрэмжүүдээ бас эргээр нөгөө хайртай дотны хүмүүстэй хохиролгүйгээр ямар нэгэн байдлаар тэр хүмүүстээс өвдөлт мэдрүүлэхгүйгээр илэрхийлээрэ гэж байгаа. Энэ зүйлсүүд нь л өөрөө энэ жижигхэн энэ онцгой нөхцөл байдлуудад өдөр тутам бид нэр хайртай хүмүүсээс таламжгүй сэтгэл хөдлөлтүүдэд яаж илэрхийлж байгаа гэдгээс шалтгаалаад бас цааш та хоёрын хамтын амьдрал
урт удаан амьдрал чинь хүчрхийлэлтэй байх уу, хүчрхийлэлгүй байх уу, эрүүл харилцаа та хоёрын харилцаанд байж чадах уу гэдэг бас асуултууд үүсгээд явна гэсэн үг. Тэгэхээр онцгой нөхцөл байсан ч хамаагүй хайртай дотны хүмүүстэй сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ аль болох эргээр таатайгаар хуваалцаж, ярилцаж илэрхийлээрэй гэж байгаа юм шүү. За маш их баярлалаа. Тэгээд маш хэрэгтэй зөвлөгөөнүүд өгч чадлаа гэж би бодож байна. Хэрвээ манай сонсогч нар асуултууд яг тодорхой ийм юмд би яах вэ гэж асуухыг хүсч байвал имэйлээр ч юм уу манай Facebook руу, Instagram руу чат бичээрэй. Бид хэд боломжоор холбогдоод асуугаад хариу өгөхийг хичээнэ. Тэгээд үнэхээр их асуултууд ирчвэл дахиад подкаст хийдэг ч юм уу тиймэрхүү байдлаар зохицуулахыг хичээх болно. За маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас илүү дэлгэрэнгүй зүйл дахиад бас өөр сэтгэл зүйчдийн хэлсэн энэ ковидын үеэр яах юм гэдгийг сонсомоор байгаа бол ногоон бөмбөлөг грин баллон гэдэг сэтгэл зүйн төвийн Түрхээс сонс подкастыг бас сонсож болно. Энэ дээр манай хамт ажилладаг сэтгэл зүйчд ковид-19 үед яаж төвшүүрээ тогтоолохын, дээрээс нь ковид-19 үед гэр бүлийн хүчирхийлэл болон бусад төрлийн хүчирхийллүүд маш их нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ үеүүдэд бас хүчирхийллийн даван туулагчид юу хийж болох юм бэ гэдэг дээр бас зөвлөгөөнүүдийг өгсөн байгаа. Хэрвээ та бүхэн сонирхож байвал бас тэрийг олж үзээрэй, сонсороо гэж хэлэх байна. Би линкийн тайлбар хэсэгт оруулчих. Та хэд ороод сонсорой. Би бас аюул сонсох дуртай. Тэр хагацлыг хэрхэн даван туулах вэ гэдэг подкаст бол намайг яг Access-ээс олж байхад аюул их тус болсон. Тэгэхээр тэрийг бас сонсоод хэрэгтэй хүмүүс нь. За баярлалаа. Баяртай. За баяртай. За төгсгөлд нь Test for UB подкастыг дагаарай. Гей, бисексуал эрчүүд болон транс эмэгтэйчүүд рүү чиглэсэн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд тулгуурлан явагдаж байгаа компанид ажлын зүгээс LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ыг сонсож байна. Test for you.